Трамп гэд хэлэхэд бол ямар ч хүн энэ хийм, энэ хаанаас гараад ирсэн хүн юу юм гэж хинч асуухгүй. Цагаачдын гэр бүл. Аав ээж хоёр нь хоёулаа Америкийн нутаг руу нүүж дөрвөж очсон. Герман хүний аавынх нь одоо өөрт нь өгсөн зан чанар гэх юм бол маш их ажилсаг. Германы эд зүйл, бараа, техник, технологи тэрийг бүтээж байгаа хүмүүсийн сахилга, ухамсар маш их ууггүй ажилсаг зан чанар нь энэ Трампд бол өөрт нь шингэсэн гэж өөрөө бас тэр номонд хэлсэн байдаг. 50-60 удаа одоо дампуурч ирсэн бизнес нь тэгээ хамгийн сүүлд нь юм алдартай болсон. Бараг одоо солиотой юм шиг наймаалцдаг, дийл хийдэг, бүр тийм донтой гэж өөрийгөө бичиж эхэлсэн байж байгаа. Нью-Йорк хотын нүүр царайг өөрчилж чадсан жишээнүүд бол маш их олныг энэ номондоо бол ингээд тусгасан байдаг. Трамп Тауэрыг чинь баг ингээд нурж унах гэж хахад нь 1 сая билүү 2 сая доллараар аваад тэгээ сүүлдээ бол 400 сая хүргэсэн. Би Нью-Йорк хотын хамгийн том, хамгийн алдартай, хамгийн одоо алдартай объектыг би бариндаа гэсэн тэр мөрөөдөл тэр үед нь төрж авсан. Тэгээд насан туршдаа хийж аваад 25 жилийн туршид хамгийн том гэдэг рекордонд багтаж ийсэн объектыг тэр хүн барьсан.